йогийн багш нар, бясалгач нар, за тэгээд лам нар сарамсыг цэрлэх хүнсэнд оруулдаг байхгүй юу. Нэрэ бодоодсэн чинь тэд нар чинь ингээд нөө төвлөрөх ёстой шүү дээ тий. Тэсэн чинь сарамс чинь өөрөө айгүй тийм сэтгэл санааг докторгүй болгож идэг нөө тэр хэлсэн шүү дээ хийг хариудуулж идэг гэж хэлсэн тий. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Дараа. За өнөөдрийнхөө влогоор сарамсны талаар ярина. За түрүүн адууны махны талаар ярьсан шүү дээ. Та бүхэндээ би сайн гэж бодоод өдөр тутамдаа маш ихээр хэрэглэдэг хүнснийхээ бас муу талын болон одоо яг муу талч гэжтэй хин хизээ хаана хэрэглүүл зөв зохистой вэ гэдэг би ингээ яриад байгаа юм л да. Тэгэхээр өнөөдрийнхөө влогоор сарамсыг ярих гэж байна. За тэгэхээр сарамсыг өдөр тутамдаа хэр хэрэглэж байна? За сүүлийн жилүүдэд бол монголчууд ерөөсөө сарамс сайн гэж ялангуяа ковидын үед бол ерөөсөө сарамс маань сайн гэж тэгэл хүүхэд залуучууд ерөөсөө хөгшин залууг бол бүгд л хэрэгжилж байна. Хэрэглэхдээ ялангуяа өвлийн үйлрэлдэл бүр маш их хэрэгжилж байна. За хэрэглэхдээ өөр босоод одоо сонгон болон төрөний ярьс нөгөө гошон амттай гэдэг адууны махтайгаа маш хольж хэрэгжилж байна. Тэгэхээр энэ бас хэр зүү зохистой байдгийг энэ чи бүр агай ойлгоцсон ба шүү дээ. Гошоо машоо амтун яриад нэг одооныхаа багцыг. Тэгэхээр сарамс бол одоо тэжээллэг үзүүлэлт нь бол маш гайхалтай. Маш олон төрлийн эрдэс витаминууд агаалдаг юм билээ. Ялангуяа селений агуулганд маш өндөр. Селен ч өөрөө бас тэр олон хүнсэн дээр их агуулгадаг юм билээ. Тэгэхээр сарамс бол маш өндөр селений агууламжтай. За зис, магн, фосфор, төмөр гэдэг эрдэсүүд маш эрдэслэг. Тэгээд нөгөө талдаа Б-ийн, С-ийн төрлийн витаминуудыг агуулж идэг гайхалтай хүнс юу гэвэл гайхалтай хүнс. Одоо тэр дотор бас л ялгаагүй хүнд хэрэггүй нэг ч юм байхгүй юм шиг харагдаж байгаа тий. Гэхдээ уламжлалт дангаа ухааны одоо онолоос бас хөөж харуул бид нөгөө уламжлалт дангааханд би дандаа ярьдаг нөгөө нэг амт эрдэм, чадал, хүч гэдэг нэг дөрвөн юм хүнсэн дээр авч үздэг байгаа. Энэ бол өөрөө хүнсний цаад мөн чанар ахгүй яг мөн чанар нь баггүй энэ хүнсний өөрийнх нь одоо нөгөө бид нар нэг юм пакэжтэй юм байлаа гэж харахад пакэжний гадна ингээд ярил байдаг шүү дээ. Тэрийг бид нар тижээлэг үзүүлдэгээ дотор нь юу байгаа нь одоо чухал шүү дээ. Тэр шиг хүнсний тэр чухал одоо тэр мөн чанар нь бол энэ амт, эрдэм, хүч, чадал ахгүй юу. Тэгэхээр энийгээ хөөж үзэх юм бол сарамсны амт маань өөрөө гошуун, шингэхтэй гошуун хурц ширүүн одоо тийм чадaltaй эрдэмтэй хүнс байх нэ. За тэгэхээр эдгээр одоо мөн чанарыг харуул те юу байх вэ гэхээр өөрөө энэ амт энэ чадал эрдэм маань яадаг вэ гэхээр цус шарыг хөдлөгдөг, хийг одоо арвидуулж хөдлөгдөг байх нэ. За тэгэхээр яг хийг хөдлөгдөг гэд ярьсан чи би нэг юм ингээ ботчлоо. Йогийн багш нар, бясалгач нар, за тэгээд лам нар сарамсыг цэрлэх хүнсэнд оруулдаг байхгүй юу. Нэрэ бодоодсэн чинь тэд нар чинь ингээд нөө төвлөрөх ёстой шүү дээ тий. Тэсэн чинь сарамс чинь өөрөө айгүй тийм сэтгэл санааг докторгүй болгож идэг нөө тэр хэлсэн шүү дээ хийг хариудуулж идэг гэж хэлсэн тий. Тийм юм бэлээ. Тэгээ яг ингээд сэтгэл санааг маш докторгүй болгож идэг. Дор хүсэл нэмдэг ийм хүчтэй одоо эми ормолохгүй нэг талдаа маш хүчтэй. За тэгэхээр дөрөв хийсэн энэ чанаруудыг ажиглагаар цус шарыг хөдлөгдөг буюу дахиад нөгөө нэг шарыг хөдлөж эхэлдэг байхад нөгөө би түрүүний влогоор ярьсан адууны махта маш ойролцоо мөн чанартай байхгүй. Айгу сонирм байгаа зү хүнс одоо нэг нь мах те нөгөөтг нь ингээд хүнс хэрнээ хоёулаа маш адилхан мөн чанартай байгаа байхгүй. Тэгэхээр мөн чанар гэдэг чинь энийг хэлээд байгаа байхгүй. Дотоод мөн чанарыг ойлгох бид нар ёстой. Тэгэхээр бид нар адилхан энийг би ойлгосон шиг та нар манаас ойлгох ёстой шүү. Тэгээд би энийг яриад байгаа. За тэгэхээр сарамс маань ямар хүмүүс одоо идэж болох вэ гэдэг би та бүхэндээ хэлж өгье те. За тэгэхээр мэдээж одоо шарыг хөдлөгдөг гэж байгаа юм чинь элэг цэсний үйл ажиллагааг бас хямрааж эхлэх нэ. За тэгэхээр элэг цэсний одоо нөгөө нэг өөрчлөлттэй хүмүүсийн машинчдын би дахиад хэлж өгье. Амнаас эвгүй нэртдэг. Үе мөчний одоо өвчлөлттэй гэдэг юм да үе мөч өвддөг хүмүүстэй. За тэгээд арьсан харчламтгай, янз янзын псироз, диатез гараад байдаг хүмүүс. За тэгээд ер нь нэг юм цагтнаад байдаг те арьсан нэг юм тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг арьсны эмгэгтэй хүмүүс. За тэгээд нүдэн шаралдаг. Арьсны өнгө нь ерөөдөө юм нэг юм шар туяатай байж идэг. За тэгээд хогцсон ууртай энэ хүмүүс маань яах нь элэг цэсний хямрал үссэн эхэлдэж байгаа шүү энэ шинж тэмдэг. За тэгэхээр энэ шинж тэмдэгтээ элэг цэсний өөрчлөлттэй байгаа хүмүүс маань яах нь сарамсыг дахиад мөн маш болгоомжтой хэрэглэх ёстой. За тэгэхээр сарамсыг хэрэглэх үе маань болохоор бадганы буюу одоо тэр
дэлгүүний нойр булчирхааны өөрчлөлттэй хүмүүс маань ингээ багаар таруулаад хэрэглүүл сайхан цогтөг байгаа. За тэгэхээр сарамсыг ямар үед хэрэглэх гэхээр ер нь ихэнхдээ мэдээж ханаа төрсөн үед хэрэглэхэд супер хүнс байгаа тийм мэдээж ханаа төрсөн үедээ яаж хэрэглэдэг вэ гэхлээр сарамсыг монголчууд хэрэглэхдээ аягүй хөөрхөн хэрэглэж байсан нөгөө бид нар угаасаа тарьдаггүй байсан. Тэгээд маш багаар ийм гэж одоо хэрэглэдэг гэсэн. Ерөөсөө одоогийн бидний ойлголтоор антибиотик шиг хэрэглэдэг гэсэн багхгүй юу? Хүзэндээ зүүж, үнэрлээ. За тэгээд бүр маш бага нэг хумсыг ингээд хэд хувааж ингэж нэг эмийн журмаар хэрэглэдэг гэсэн багхгүй юу? Тэгэхээр сарамсны хүч нь өөрөө тийм юм багхгүй юу? Антибиотик шиг тийм үйлчлэгээтэй, тийм хүчтэй чадaltaй хүнс байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар өдөр тутмын амьдралдаа антибиотик хэрэглээд байдаг үсттэй. Тэгэхээр яг тэрэн шиг бодож хэрэглэвэл маш зүйтэй хэрэглээ олж байгаа байхгүй юу? Тэгэхээр ханаа төрсөн үедээ тодорхой хугацаанд хэрэглэх ёстой. За тэгтээ одоо нэг үхрийн махтай хольж ч юм уу эсвэл сарлагын махтай эсвэл ингээд нэг дахианы махтай хольж одоо хэрэглэх илүү зохимжтой. Нөгөө нэг адууны махтай чинь ерөөсөө тохирохгүй. Энэ хоёр хоорондоо үл цогцох эдэн ундаа ахгүй. Энийг сайн мэдээд авчих. Үл цогцох эдэн ундааг хамт хэрэглээд авах юм бол өвчний одоо гол үндсэн шалтгаан болж идэг. Тэгэхээр энийг сайн ойлгохоор хоорондоо тохирохгүй хүнснүүдийг бид нэр айгүйх мэдхгүйгээр хэрэглээд байдаг шүү. За энэ дээр дахиад би дурдчихъя. Адуу сарамс хоёр хоорондоо тохирдог байгаа. Тэгэхээр нөгөө сарамсыг яах нь зүгээр хоньныхон шүлэнд, үхрийнхаа махны шүлэнд, за тэгээд дахианы шүлтөө ингээд багаар нөгөө эмийн жороор те маш бага эмийн тунгаар хэрэглүүлэх зохистой байгаа. За тэгээд сарамсны талаар та бүхэндээ ойлголт өгсөн баг. За энэ өдрийн блогт хамт байсан та бүхэндээ баярлалаа.